Оюутан залуус хичээлийнхээ хажуугаар ажил хийх сонирхол их байдаг ч тэдний хөдөлмөрийн үнэлэмж, гар дээр ирэх цалин хүс бодит амьдралд нь бол дэмжлэг болж хүрэлцдэггүй тэд хэллээ. Иймээс оюутны хөдөлмөр эрхлэлийг дэмжих тухай хуулийн төслийг санаачилсан байна. За тус хуулийн төсөлд оюутан залуусын саналыг бодитоор тусгах үүднээс тэднийг оролцуулсан анхны хилцүүлгийг зохион байгууллаа. Судалгаагаар 10 оюутан тутмын 7 нь ажил хийх хүсэлтэй гэж хариулсан байна. За үүний 73% нь хэрэглээг хангахын тулд ар гэрийн шаардлагаар 18% нь 8% нь сонирхлоороо за 1% нь бусад шалтгаанаар ажил хөдөлмөр хийх сонирхолтой байна. Цагийн ажил гэвэл CU-д ажиллаж байсан. CU-д. Тэгээ энэ хугацаанд болохоор надад юу санагдсан бэ гэхээр оюутнууд цагийн ажил хийх үед татвар гэдэг зүйлийг төлдөг. Тэгэхээр ойролцоогоор 5500-аас ингээд татвар төлөгдөнгөд 4700 ажлын цагаараа ингээд бодоод үзэнгүүт ердөө өдөрт 40,000 төгрөг нийтлээ ч юм уу. Бүтэн өдөржин ажиллаж тэгэхдээ тэр үед хүмүүстэй хэрэлдэн маргалтанд уцаарлсан бүх хүнтэй ажилдаг. Тэгэхдээ тэр үед нь л хамгийн хэцүү л дээ. Заавал энэ оюутан нийгэм даатгал энтрээ аваад ингээд яваадахаар үлдэгдэл мөнгө нөгөөд нэг ганц биржкийн мөнгө л үлдэх байхгүй. Цаг нөгөөд нэг аимшигтай ах хичнэрийнхэн тэр хараал зүхэлтэй тэрэн дор манай үеийнхэн ажил хийж нэг ганц биржкийн мөнгөтэй л үлдчихэж байгаа шүү дээ. Тэр биржкийн ямар биржкий байгаа вэ гэхээр амар сосон шарсан. Гарлуу үүслэн тодорхойгүй, ямар орчинд хийсэн тодорхойгүй ийм биржкий идээл явж байгаа. Ажил олгочоос тэгээд ажилтнаас гээд ингээд нийтдээ нэг 29% ямар нэгэн байдлаар ингээд татвар ирээд авчиж байгаа. Та энийг 7 хоног ажилласан, 1 сар ажилласан ямар ч ялгаагүй. Тэгэхээр энэ бас байдлыг болиулъя гэж байна. Энэ бол нийтдээ нэг улсын цогцол ямар ч дан тушуулахгүй юм байл. Яг нь нийт чөлөөлт хөнгөлт нь бол манайхны тоослоор бол 50-40 тэрбум төгрөг л тийм одоо хөнгөлт идэх юм байлаа. Тэгээд энэ бол нөгөө талаасаа маш олон оюутнуудыг одоо хөлбөрт хамруулаад ажилтаа болгоод ингээл ирээдүйн ажлын байрнаар бэлдэж байгаа хэлбэр. Дадлага хийж байгаа ч гэсэн цалинтай ажлууд бол аюул сонирхолтой байдаг. Тэгээд бид бас өөрсдөөсөө ажиллан ажиллаж байгаа хэмжээндээ дадлага ч гэсэндээ бол цалинтайгаар хөлбөрт доод хэмжээгээр бол цалинуулаад ажилладаг бол байгаа гэсэн. Тухайн хүүхдүүд манай өөртөө оюутнаараа хичээлтэй байдаг учраас бас нэг тийм цагийн хязгаар заахгүйгээр тодорхой хэмжээнд 4 цаг ч юм уу эсвэл ажлын өдрөө 2-3 дахь өдрөөч гэдэг юм уу те хугацаа анханасаа тохирж байгаад ажиллах учраас тэрэн дээр уяатан байдаг. Бүдрүү адилхан өөртөөс оюутан байсан учраас нэг тэгэл нэг ялахгүйгээр боломж бололцоогоор нь оюутнуудаа л хэмжээтэй ажилладаг байна. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн оюутнуудад зориулсан хөдөлмөрийн өдрөлийн хүрээнд Монгол Улсын их хурлын гишүүн шижрийн санаачлан боловсруулж байгаа оюутны хөдөлмөр эрхлэлийг дэмжих тухай хуулийн төслийг танилцуулж, оюутан ажил олгогч байгууллагуудын саналд тулгуурлан хуулийн хэрэгцээ шаардлагыг наривчлан зохицуулах үүднээс оюутнуудад хамтарсан хилцүүлгийг зохион байгууллаа.